миний хамгийн анхны нэг хэдэн сар хийсэн юм гэхлээр галс өнөөх цагдаа гэж. За тэнд нэг сар хэртэй ажиллаад тийм бүр одоо өөрөөр хэлбэл яг байлдагч ясна гэсэн үг. Тэндээ байгаад 6 сар дараа нь курс суугаад дараа нь баг байцаагч курсыг төгсөөд тэгж нэг жил гаруй байж байгаа. Тэгээд хоошоо тэр үеийнхаар зөвлөлт бодулсан дотоод явдлын академи Москвад байдаг. Тэрийн 4-р факультет гэж. Тэр нь юу гэхээр цагдаагийн байгууллагын ажилтныг дээд мэргэжил олгох тийм юу. Тэнд 5 жил сураад эргэж ирээд одооний цагдаагийн академи буюу тэр үеийн нийгмийн аюулс хамгаалах яамны цэргийн тусгай дунд сургууль гэдэгт багш, кафедрын эрхлэгч. Тэгээд дараа нь Доронтын аюулс хамгаалах газрын орлогч, цагдаагийн хэлтсийн дарга тэрнээс ахаад хоошоо удирдлагын академид яваад тэгээд 86 оноос 88 он тэр. Тэгээд хотын цагдаагийн газрын орлогч сэргийлэл хамгаалах гарнизоны дарга гэж албан тушаалыг яг 88 оноос 96 оны 1 сар хүртэл энэ ажлыг хийсэн. Ирэн оны өсгөлэн 91 94 оны өсгөлэн тэргээл ярих юм бол танаас л асууна. Тэр редакцээс 90 оны тухай ярьж иглээ зүгээр. Одоо сонин шүү дээ түүхэлд энэ чинь би ч гэсэн түүхэл бид ярьж байна. Уламж их ярих хэрэгтэй л да ер нь. За тэнд бол юу гэхээр албаажсэн бүхэл улсууд бол энийг одоо цагдаад албаажсэн цагдаагийн албаагчд. Тэгээд нийгмийн аюулс хамгаалах яам, улсын цагдаа сэргийлэх ерөнхий газар. Тэгээд улсын цагдаа сэргийлэх ерөнхий газрын 1-р орлогч өгөөд Улаанбаатар хотын цагдаа сэргийлэх газрын дарга гэж. Горцгэрэл хурандаа байл. Сайд Жамсран генерал байсан. Цагдаа сэргийлэх ерөнхий газрын дарга Бүдэргчаа генерал байсан. За ингээд ер нь нэг тийм юм болно гэдэл 88 оны 12 сард Жамсран генерал Давааны хурандаа байдаг руу Польш руу явбал Оросоор дайраад. За тэр нь ямар учиртай юм бэ гэхлээр Польшид ер нь их үүмийн самуу их гардаг, чагсаал цуглаа их гардаг. Польшийн цагдаа энэнд бол туршлагатай. За тэгээд Польшийн одоо аюулс хамгаалах байгууллага тэр хүчний байгууллагаас юу гэхлээр чинь тэр чагсаал цуглаанд тэргэлэх одоо тэрийг одоо тараах эсвэл одоо яг хэв журмын зөрчилдөггүй байх тэр арга туршлагыг судлахаар ингээд бид гурав явдгийг. 90 оны 2 сарын 2 тэрнээс ч эхлээд бужигнаж эхэлж байгаа. За ингээд бужигнаад ирэхлээр чинь дээрээ би ерөнхийдөө хурцгэрэл хурандаагаас өөр бараг удирдлага байхгүй. Нийгмийн аюулс хамгаалахын удирдлага юу гэхлээр энэ бол юу гэхлээр нийгмийн хэв журмыг зөрчиж байгаа нийгмийн хэв журамд хамаатай асуудал. Танах цагдаагийн байгууллага. Цагдаагийн байгууллага цагдаагийн улсын цагдаа зэрэглэх ерөнхий газрын дарга эмнэлэг тавьсан. 1-р орлогч нь хурцгэрэл хурандаа дуудж орж ирээд одоо салбаа. Одоо та тэгэхдээ дүрмд байсан. Та одоо энийг хариуцах болно гэд ингээд. За тэр энтрийг яриад явах. Ер нь тэгээд бодоод үзэхэд ингээд чагсаал цуглаа хийгээл ингээд яг тэр өлсгөлэн өнгө алгасаад ярил л да. Талбай дээр хийсэн нэг цуглаан дээр сосор урам Эрдэнэ засгийн унгыг дуулсан нэг тийм юу вэ? Скватрын хөшөө тойрч одоо тоог барьж ингэ даллаж дуулсан. Тэр 4-р цуглаанд байх хэрэгтэй. Болов гэж боддог юм би. 4-р. Тэгэхдээ энэ бол зүгээр нэг хэсэг залуучуудын сэтгэлийн хөөрөл биш. Энэ бол одоо Монголын юм эсвэл одоо Азад ч юм уу ямар нэгэн адны нөлөө байх үйл гэж олон улсууд тэгж сэжиглэж ийсэн. Ер нь энийг бол дарчхад тун амархан байна энэ төр гэсэн тиймэрхүү юмч гарч иж ийсэн, төлөвлөгөө зохиож ийсэн. Гэхдээ төлөвлөгөө янз янзаар зохиогдож явахад яг батлагдсан төлөвлөгөөг би юу санахгүй байна. Өдөр тутмын ажиллагааны юм төвтэйдэргүй миний гараа үсгээр хотын юуны гараа үсгээр одоо тийм цагдаа барилуулна одоо ийм байх гэж нэг төрөл ингэж ярьж ингэж ийсэн.
Тэгээ согтуу ер нь өлсгөлөнгийн үе юм ингээ ярихад чинь яг өнөөдөр өлсгөлэн эхлэх юм гинэ гэж. Манай дарга данад дөрөвч ингээ талбай дэргээд 2 цагт эхлэх юм байна. Тэгээд би цагдаа тавьчихад хэрэг дээрээ би бол ном үзснээс өлсгөлөн тэр улс төрийн өлсгөлэн гэж юм бол ерөөс үзээгүй сонссон. Тэгэл эсэн хэсэг улсууд ирэлдээ тэгээд за тэрийг чинь ингээд хамгаалтанд авна улсууд ер нь яадаг юм гээд ингээд тойроо тэгээл ингээд тэгэл өлсгөл эхэлсэн. 90 оны Мартин амны үеийн өлсгөлэн чинь одоо зориг талигаач. Одоо ингэж уулзаад тэгээд чинь тэр одоо яг зохион байгуулад ингээд бидэнтэй уулзаад байдаг чинь одоо энэ дөрөлгчүүдээр элбэгд орж ерөнхийлөгч тэр хоёр энэ согтуу улсууд ерөөсө үүмийн тарьж магадгүй гэсэн тийм юм одоо манай талаас тавихгүй юу? Тэв журам хамгаалж байгаа. Тэглэн зэрэг зориг ийм шийдвэр гаргадаг. Ерөнхий одоо зохицуулагч. Арчлсан холбооны ерөнхий зохицуулагч байлаа шүү дээ. Биднүүд ингээд энэ согтуу улсуудыг ингээд тэр театрын хойтолд одоо тэр арчилсан номын байруугийн тэнд эвэчи. Тэгээд тэндээс тодроос нь орж цагдаа авах юм бол чинь боо юм бол. Бужигнаа болчихно тий. Боо бужигнаа болно. Тэрийг бол аль альтаа мэдчихсэн тийм тийш нэг эвтийг гаргая. Тэнд нь эрүүлжүүлэхийн тэрийг байлгах чиг. Хамгийн найдвартай одоо шинэхэн аав энчээж ингээд тоноголцсон. Бавуу гэж болоо шүү дээ. Одоо хүртэл байгаа. Тэм ахлагчтай. Тэр отоод байж идэг. Тэнд 2 залуу одоо энэ дэ турандаа сэрэтэр энэ тэргээд тэгэд лавсран гэж ахлагч манай хамгаалтын салдааны дарга байсан. Тэр ил ерөнх гол үүрэг гүйцэтгэсэндээ одоо тэгээд тэр уг нь чимээгүй хүн тэгэл чимээгүйгээр дуусах юм байл. Их юм мэдэх хүн манай лавсран. Тэгж гаргаж ийсэн. За тэгээд яасан гэхлээр чинь Батмөнх даргыг урагшин үлгсэн, Содон даргыг урагшин үлгсэн. Тэгээд бусдын ингээд хамгаалтанд аавна гэл ингээд ярьж хийж ингэж яхад чинь нэг орой ерөөсө Батмөнх энэ Содон энтрийн байрыг дайлаар мартна гэсэн тийм юм байна. Мэдээлэл хэлээ. Одоо тэр зүгээр мэдээлэх юм байхгүй шүү дээ. Одоо тэр цуглаж байгаа юу яаж байгаа улсуудаа очихлоор одоо тэгэх гэж энэ тэргээл тэгээд одооны Герман элчин байгаа хуучин Солонгос элчин байсан тэр урд талд нь Сүхбаатар дүүргийн цагдаа элч байгаа шүү дээ. Тэр гудамж руу Вьенанаас нь ингээд жолоочтойгоо тэр өдрийн штабын жижиг байсныг хорондоо ингээ гуруулаа. Инквайр гэж жолооч одоо хүртэл байгаа. Тэгээд ингээд машинтай ингээ явуулчихсан тэр залууч бол Батмөнгсөн энтергээл ерөөсөө яг ингээд чагсаалаараа ингээл тэр чинь шөнийн 1 цагаас хойш шүү дээ. Тэгэл ингээл яваад чийсэн. Одооны тэр Куб элчин байсан. Одоо тэр Монгоросын нэг барийн урталд байна шүү дээ. Тэрний юун дээр нь ахлагч хувцастай нэг төлөөлөгч, аюулын самуулахын төлөөлөгч л надад ирсэн. Тэрийг ингээд зогсоогоод ингээд юу яаж ийн гэдгсэн. Тэр улсууд төхөөд ирсэн чинь тэр пост айчгаад чаашаа зугтаацсан. Надтай цугаа явсан хорондоо би ерөөсө штабтаа оч дээш олбоо барихгүй бол болохгүй. Тэгэд жолоочтой хоёулах нь үлдэж байгаа байхгүй. Тэгэд очоод юу асан чи энд хүн байхгүй. Дараал ярьж байгаа энд ерөөсө хүн байхгүй нүгөө явцсан. За тэгээ урагшаа явна гэд. Тэгээд тэдүүдийг урагшаа явуулаад бүр их тэнгэрл юм уу одоо тэгж явбал яах вэ гэсэн нэг тийм их тэнгэрийн тэнд чинь урагшаа нэг төмөр замын гарц гарна шүү дээ. Тэр гарцын тэнд нь одоо хоригдох юм уу тараах юм уу энэ гэсэн тийм. Тэгэхэд зориг ерөөсө 2 хүн үгдэдүүд тэлэл тэр талбаар ороод нам. Дарга сонирхолтой бас дарчий гэсэн бодол бас байсан гэлээ гэж ярьдгийг. Та хариулахгүй ч байсан болно. Үбайлгүй тийм. Тэр чинь нийгэм чинь ингээд ерөнхийдөө олон жил нэг юм ингэж давтуулсаар байгаад нөгөө одоо ярихад бол хүмүүсүүдэд ойлгомжтой. Тэр үед юу гэхлээр чинь одоо социалист